Эрхэм үзэгч та бүхний амрыг айлтгах мэдчилээ. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас төрийн дээд одон медаль гардууллаа. Хааны эрэлд 2021 олон улсын цэргийн наадмын төлөвлөлтийн хурлын хаалтын арга хэмжээ, цэргийн төвөмлөгөөс гавьяа тэмж, эрүүлэг хамгаалахын гавьяат ажилтнууд төрлөө. Хурдч радист 2021 тэмцээн, генерал цул хүртээлээ. Монгол цэргийн түүх буланг хүлээн авч үзээрэй. Орчин цагийн зэвсэгтөвчний 100 жилийн ог тохиолдуулан зүүн баян 5 толгой чиглэлийн шин төмөр зам төслийн бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгсэн зэвсэгтөвчний нэгтгэл ангиудын офицер ахлагч, ажилтан алба багч, төр хувийн хвшлийн аж ахуй нэгж байгууллагуудын зарим бүрэлдэхүүнд төрийн одон медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн гавьяаны улаан түгийн одон, хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон, цэргийн хүндэт медаль, хөдөлмөрийн хүндэт медалаар барилга инженерийн цэргийн удирдах газрын ажилтан алба багчид шин төмөр зам төслийн бүтээн байгуулалтад оролцсон аж ахуй нэгж байгууллагын ажилтан алба багчдыг шагналаа. Мөн барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга Дэд хурандаа Жаргал сайханд хөдөлмөрийн баатар, зэвсэгтөвчний 7781-р ангийн захирагч Хушууч генерал Бүрвийн Доржсүрэн, зэвсэгтөвчний барилга инженерийн цэргийн удирдах газрын урдагч дарга Хурандаа Цэгмдийн Ган хөлөг, ахлах мэргэжилтэн Хурандаа Батсүрийн инх баяр нарт гавьяат барилгачин, зэвсэгтөвчний 7780-р ангийн ачаа тээврийн бүлгийн жолооч, ахлагч Борж чулууны мөнх төрд гавьяат тээвэрчин цол хүртээлээ. Энэ том бүтээн байгуулалтын энэ хэмжээний том бүтээн байгуулалтын ажлыг зэвсэгтөвчийн аж ахуй нэгжтэй хамтраад хийж гүйцэтгэж болох юм а гэдэг харуулсан юм том бүтээн байгуулалтын ажил юм байна. Тэгээ өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчөөс ийм өндөр одоо төрийн дээд хөдөлмөрийн баатар гэдэг цолыг өгч байгаа нь бол нийт энэ бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгсэн энэ олон хүмүүсийн энэ олон жил одоо энэ бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлэх гэж тэмцэж зүтгэсэн энэ олон хүмүүсийн ядарч баянаар бол би одоо төлөөлөл болж өгч байна гэж ойлгож байна. Монголчууд цаашдаа бид өөрсдөө бүтээн байгуулалтын ажил Монгол улсаа хөгжүүлнэ гэдэг бүрэн итгэлтэй болсон. Энэ итгэлийг бол Монгол улсын ерөнхийлөгч бол бид бүхэнд харуулж чадсан, биднийхнийг уриалж чадсан, бид бүхнийг одоо бодлого менежмент удирдлагаар бол хангаж ажиллаж чадсан юм аа. Тийм учраас бидэнд бол итгэл үнэмшил суусан гэдгийг бол хэлмээр байна. Өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар би гавьяат цол хүртлээ. Энэ бол миний үеийн одоо надтай цуг бүтээн байгуулалтанд 1983 оноос хойш цуг үеийн бүтээн байгуулалтанд оролцсон миний хамт олонны нэг баг болж ажилласан энэ их бүтээн байгуулалтын инженерийн болон бусад одоо төрөл мэргэжлийн цэргүүдийн хамт олонны минь одоо дэмжлэгээр би өнөөдөр энэ гавьяат цолыг хүрч байна. Энэ цол маань миний хамт олонны бүгдийнхэн цол байх ёстой. Тэгээ ялангуяа одоо сүүлийн энэ хүнд энэ төмөр замын бүтээн байгуулалт халуун хүйтэн энэ салхитай шороотой шуургын үед цаг хугацаанд нь үүргээ биелүүлсэн манай цэргийн хамт олонны одоо шагнал юм аа. Зэвсэгтөвчний бие бүрэлдэхүүн төр засгаас даалгасан томоохон төслийг хийж гүйцэтгсэн нь орчин цагийн зэвсэгтөвчин үүсэн байгуулагдсны 100 жилийн ойдоо барьж буй томоохон бэлэг юм. Энэхүү төслийг гүйцэтгэхэд хамтран ажилласан зам барилгын салбарын хөгжлийн манлайлагч, үндэсний бүтээн байгуулагч, 60 гаруй аж ахуй нэгжийн удирдлага, инженер техникийн ажилчид хамтран оролцсон юм а. 2019 оны 5 сарын 24-ний өдөр туу цайчилж ажил эхэлжсэнээс ахуулаад одоо өнөөдөр 416 км төмөр замаар холбогдож анхны одоо аж ахуйн галт дээр явах хүртэл хугацаанд өнөөдөр ажиллаж байна. Энд оролцоод одоо нэмрийг зэвсэгчний удирдлагаас өндөр энэ төр засгийн нэр хүнтэй шагналд одоо тодорхойлж шагнуулсанд туйлын баяртай байна. За энэ шагнал бол үндсэндээ инженерийн болон барилга инженерийн салбар ялангуяа барилгын цэргийн ахмад ачит, инженерийн цэргийн ахмад ачтын маань одоо нэр хөдөлмөрийн өршин, суур, бааз өнөөдөр ажиллаж албааж байгаа барилга инженерийн цэргийн анги салбарт ажиллаж байгаа нийт бүрэлдэхүүний маань одоо төлөөлөл болгож надад энийг өгч байна гэж би ойлгож хүлээж авч байна. Монгол улсын зэвсэгтөвчин улс орныхоо эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах стратегийн бүтээн байгуулалтын ажилд бусад аж ахуй нэгж төрийн байгууллагуудтай хамтран нэгдсэн удирдлага зохион байгуулалт, мэргэжлийн болон техникийн өндөр бэлтгэлтэй оролцсон монгол хүн, монголчууд бие даан бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж чаддаг гэдгийг ард түмэндээ баттан харуулж чадсан томоохон бүтээн байгуулалт бол зүүн баян 5 толгой чиглэлийн төмөр замын төсөл байлаа. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг хааны эрэлд олон улсын цэргийн хамтарсан хээрийн сургуулийн төлөвлөлтийн хурлын хаалтын арга хэмжээ боллоо.
Цардгалын нөхцөл байдлын улмаас энэ жил цөөн улс буюу 8 орны цэргийн албаагчид оролцох юм байна. Хурлын ажиллагаанд Монгол улсын зэвсэгтүүчний төлөөлөл, Америк нэгдсэн улсын Номхон далайн хуурай замын цэргийн командлал, Аляскийн хуурай замын цэргийн командлал, Аляскийн армийн үндэсний гавард, Америк нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны бадлан хамгаалахын ачаагийн албаны төлөөлөл оролцсон 19 дахь удаагийн хааны эрэлт сургуулийг хэрхэн зохион байгуулах талаар төлөвлөлөө. Цаашид Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд илгээхээр төлөвлөж буй цэргийн хэрийн 20 дугаар шатны эмнэлэг, түргэн байрлах хүчний ротыг дэлгэн бэлтгэл хангах, сурган бэлтгэх чухал ач холбогдолтой болж байгаа бөгөөд сургуулийн зарим хэсэг нь анх удаа Америк нэгдсэн улс болон Монгол улсаас захим сүлжээ ашиглан явагдаж буугаараа нэг онцлогтой байна. Өмнө нь бол одоо дэлхийн эдийн засгийн санаачлах хөтөлбөрийн хүрээнд хааны эрх сургууль маань зохиолон байгуулж ирсэн бол энэ жил Аляскийн Номхон талаадах одоо Америк нэгдсэн улсын цэргийн хүчний төв командтай харилцан ажиллагаатаар зохион байгуулж байгаа учраас энэ бол зөвхөн одоо 2-3 арга хэмжээндэр бол одоо хоёр талын сургалт болгон зохион байгуулж явна. Гэхдээ нийт оролцоогоо харах юм бол энэ бол хааны эрх сургуулийн одоо үндсэн одоо чиглэлийг бол бид нэр авч энэ жилдээ бол олон улсын хамтарсан сургалт дадлагын хүрээнд бол зохион байгуулж явуулах юм байна. Хааны эрэлт сургуульд Америк нэгдсэн улсаас 40 гаруй цэргийн албаагчид оролцож байна. Сургалтыг амжилттай зохион байгуулах нийт тэргүүний зорилт нь аюулгүй байдал байдаг. Тийм ч учраас бид бүхэн бие бүрэлдэхүүнээ цардгалын эсрэг вакцинжуулалтад хамруулсан. Энэхүү сургууль нь Америк нэгдсэн улс болон Монгол улсын хувьд маш чухал сургууль юм. Цэргийн албаагчид харилцан бие биентэйгээ туршлах, солилцох, анд нөхөд болохоос гадна бид бүхний цэргийн итгэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм а. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцох дадлаг туршлагууд нэмэгдэх олон давуу талтай. Хааны эрэлт сургуулийг 2021 оны 7 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хааны эрэлт сургууль нь оролцогч улс орнуудын зэвсэгтвчний энхийг дэмжих ажиллагааны чадварыг нэмэгдүүлэх, цэргийн итгэлцэл, хамтын ажиллагааг хөгжүүлэхээс гадна Монгол улсын зэвсэгтвчнээс бүгд найрамдах Өмнөд Судан улс дахь нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх мот буудлын батальоны ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм а. Ковид-19 халбарт цардгалдаа тэмцэх ажилд онцгой үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа цэргийн төв эмнэлгийн албаагчдын төлөөллөөс Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар гавьяат эмч, эрүүлийг хамгаалах гавьяат ажилтнууд төрлөө. Тодруулбал Зүүн Баянгийн нэгтгэлийн эмч, эмнэлгийн албаны даргаас зэвсэгтүүчний Жанжин штабын ардлын газрын эрүүл мэндийн хэлтсийн дарга, цэргийн төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогчдаар хүртэлх албан тушаалуудыг ашиж байсан бэлтгэл хурандаа 8 жин, цэргийн төв эмнэлгийн орлогч дарга, хурандаа Галхүүгийн Наранхуунаар гавьяат эмч, цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч Сүхбаатарын Батболд, цэргийн төв эмнэлгийн совилогч Агван Судвын Солихуунаар эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол хүртлээ. Энэ төрийн өндөр шагнал авсанд туйл их баярлж байна. Ингээд эмч болсон хүний хувьд бол цэргийн албан хаагчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, тэдний эрүүл байлгах, дайчин одоо бэлтгэл чадварыг нэмэгдүүлэхэд мөн зохион байгуулахад оролцсон хувь нэмрийг үлжин шагнал өгсөн бахаа гэж бодож байна. За ингээд өргөсөн дангартаа өнчээр байгаа цэргийн төв эмнэлгийнхээ хамт олонны минь хичээл зүтгэл сэтгэлийн үзүүр надад босч энэхүү үнэтэй шагналыг авсан даваа өдөр туйлын байртай байна. Үнэндээ зэвсэгтүүчэнд бол өнөөдөр 39 дэх жилдээ албааж байна. Цэргийн төв эмнэлгийн тухайд 1921 оноос хойш өнөөдрийг хүртэл 100 дахь жилийнхээ босгон дээр эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй явуулж байгаа юм. Түүхтэн босгон дээр тус эмнэлэг Ковид-19 халбартаа иргэдийг ажиглан тусгаарлаж эмчлэн сувилсаар байна. Тэдний нөрийн хөдөлмөрийг төр засгаас инхүү үнэллээ. Орчин цагийн зэвсэгтүүчин үүсэн байгуулагдсны 100 жил, Монгол хүн сансарт ниссний болон сансрын хамтарсан нислэг үйлдсэний 40 жилийн ойд зориулан
Оросын холбооны улс Монгол улсын баатар сансрын нисгэгч хошууч генерал Гүр Аргачаагийн нэрэмжид Хурдч радист 2021 тэмцээн боллоо. Одоогоос 40 жилийн тэртээ Монгол хүн сансарт нисэж, Монгол улс дэлхийн улс орнуудаас сансарт хүнээ нисгэсэн 10 дахь улс, сансарт ниссэн 101 дахь нисгэгчтэй болсон нь Монгол улсын түүхийн хуудаснаа алтан үсгээр бичигдсэн үйл явдал болсон билээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сансрын нисгэгч Гүр Аргачаагийн нэрэмжид энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар цэргийн хүрээний болон орон нутгийн 13 анги салбарууд оролцлоо. Миний Монголын ардын аримд ирээд эзэмсэн анхны мэрэгжил, радиостэй мэрэгжил. Хүн ер нь өөрийнхөө анхны юм болгонд их урт хугацаагаар санаад дурсаж бас одоо хайртай байдаг. Тийм учраас би энэ мэрэгжилд бол хайртай байдаг юм аа. Өнөөдөр анги байгаа болгоомоос хүнд итгэл үзүүлж энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа явдал зөвхөн над төдийгүй манай оныхон энэ мэрэгжлийг эзэмсэн бүх хүмүүст их таатай байгаа байхаа гэж бодож байна. За нэгдүгээр тийм тэмцээний ач холбогдол бие үрэлтхүүний мэрэгсэн чадварлаг болох дэвшний хөгжлийн гол зорилтод бол нийцж байдгийг. Хоёрдугаарт бол ариалал телеграфчид маань өөрөө эзэмсэн мэрэгжлээр бахархах. Дээр нь өөрийнхөө мэрэгжлийн ур чадвараа цаашд улам өсний өвдүүлэх тийм урам зориг хүсэл тэмүүллийг олгож байдгаар онцлог бас ач холбогдолтой үзэж байна. Тэмцээнд хил хамгаалах ерөнхий газрын харьяа анги салбаруудаас олон улсын хэмжээний мастер 3, спортын мастер 5, радио спортын олон цол зэрэгтэй тамирчид оролцсон тэмцээний нэр хүнд ач холбогдол өрсөлдөөн улам өргөжсөнийг харуулж байлаа. Миний мэргэжлийн хувьд бол одоо радио телеграфч нь тэгээ холбооч нь манай энэ спорт бол ерөөсөө морц тагнуулын чиглэлээр тэг өсөлтөө хүлээж авдаг тийм байна. Шагналын хувьд бол 2012 оноос ахуулаад хичээлж эхлээд сүүлд 2018 онд Казахстан улс зохиогдсон радио телеграфчны дэлхийн арга шалгаруулах тэмцээнд одоо Монгол улсаас оролцож олуулсан хэмжээний мастер болсон байна. Тэмцээний нэгдсэн дүнгээр багийн төрөлдөө зэвсэг түвшний 124 дугаар анги, эрэгтэй зэргийн албаагчдын төрөлд зэвсэг түвшний тэг 65 дугаар ангийн сургагч ахлагч Болдбаатар, эмэгтэй зэргийн албаагчдын төрөлд зэвсэг түвшний тэг 13 дугаар ангийн ахлах ахлагч Зэрэнлав нар тэмцээний тэргүүн байрт тус тус шалгарлаа. Батлан хамгаалахын сайд зэвсэг түвшний жанжин штабын даргын тушаалын дагуу төвшин тогтоох үзлэгт зэвсэг түвшний нэгтгэл анги байгууллага, төрлийн цэргийн командлал, барилга инженерийн цэргийн удирдах газар, зэвсэг түвшний жанжин штабын офицер ахлагч нарыг хуваарийн дагуу бүрэн хамрууллаа. Офицер ахлагчийн мэрэгшил ур чадвар, албан тушаалын гүйцэтгэл, сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээ, эрүүл мэндийн зэрэглэл, бие бэлдэр болон сэтгэл зүйн бэлтгэлчлэлтийн төвшин тогтоох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, зэргийн албаагчдын ёс зүйн төлөвшил, албандаа хандах хандлага, нийгэмд эзлэх байр суурь, манлайллыг нэмэгдүүлэх зорилготой үзлэг 2021 оны 2-3 дугаар улиралд багтан явагдлаа. За өнөөдрийн зэргийн албаагч бол зөвхөн одоо өөрийнхөө мэрэгжилд төдийгүй онлын хувьд, дадлагын хувьд, бие бэлтрийн хувьд за бэлтгэсэн байх ёстой. Тийм учраас одоо энэ шалгалт бол одоо маш олон төрлөөр авч байгаа. Маш олон төрлөөр одоо энэ шалгалтын дүн гарч эцэст нь одоо зэвсгийн жанжтаавын даргын зөвлөлөөр оруулж хэлэлцэн. За ингээд цаашдаа энэ шалгалтын үр дүнг тооцох ёстой маа. Төвшин тогтоох үзлэг нь ажлын гүйцэтгэл, үр дүн, албаны хандлага, мэрэгжлийн төвшин, сахилга, ёс зүйн төлөвшил, бие бэлдрийн бэлтгэлжилт, эрүүл мэндийн байдал, сэтгэл зүйн байдал зэрэг 5 чиглэлийн хүрээнд явагдсан. Зэвсэг түвшний офицер ахлагчийн төвшин тогтоох шалгалт Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл анги салбаруудаас эхэлсэн. Үзлэг бүрэн дотроо тодорхой наривчлалтаа явагдлаа. Тухайлбал зэвсэг түвшний жанжин штабын захиргааны удирдлагын хэлтсийн хуулийн тасгийн ахлах мэрэгжилтэн Ахмад Эрдэнэмөнх, сахилга ёс зүйн төлөвшлийн үздэгээрээ тухайн албаагчийн сайшаал шийтгэлийн мэдээ, цагийн бүртгэл, гэмт хэрэг зөрчил, дөрвийн бус харилцааны судалгаа, цолоо хугацаанд авсан байдал зэргийг наривчлан үзэж зохих хоноог нь тавьсан юм а. Хоёр дахь ийш орно энэ үгээр. Хоёр дахь орлоо. Ийшээ сүлэн дайрах, сүлэн дайрах. Шалгалтанд бид нар амжилттай бэлдснээрээ бол ерөнхийдөө цэргийн эргийн мэдлэг болон биеийн төврийн бэлтгэлчдийн төсөв хангагдж байгааг харж байна. Зэвсэг түвшний жанжин штабын эрүүл мэндийн хэлтсийнхэн тухайн цэргийн албаагчийн сүүлийн 3 жил эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдал
Донтолт зам төрхийн эмгэгийг илрүүлэх асуумж авч ажиллагааны удирдлагын газрын суртал хүмүүжил мэдээлэл сэтгэл зүйн хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа мөнгө саруул сэтгэл зүйн бэлтгэлжилтийн дүгнэлтийн хуудсыг хүн нэг бүрээр гарган ажиллалаа. Харин зэвсэгтөвчний жанжин штабын тэргүүн ахлагч Ган Төмөр хүний нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа давгсурнаар цэргийн албаагчдын ёс зүйн төлөвшөл албандаа хандах хандлагын талаар мэдээлэл нэгтгэж ажлын хэсгийн зарим офицер хамт олонний үнэлгээг гаргаж бүрэлдэхүүнээс хуурийн дагуу цэргийн мэргэжлийн шалгалтыг тестээр авсан юм а. Зэвсэгчний эцэд байдлын шалгалтанд албаа хугацаанд 2 дахь удаа оролцож байна. Зэвсэгчний 303 дугаар ангины энэхүү шалгалтанд би бүрэлдэхүүн би дааж болон ангид бэлтгэл хийсэн. Цар тахлын хүрээнд халдвар хамгааллын дэглэмээр хуван болго бэлтгэлээ хийсэн. Шалгалтыг техник технологийн дэвшлиг ашиглан ID код буюу гар утсаар авч хариуг нь тэр дорн гарган албаагчдад мэдээлсэн юм а. Түүнчлэн штабын офицеруудыг байлдааны ажиллагааг төлөвлөн зохион байгуулах, шийдвэр гаргах, зэрэгт үүрэг өгөх, төрөл бүрийн тооцоо өгөгдөхүүнийг бодох асуудлын хүрээнд тактикийн шуурхай дадлага явуулж гаргасан алдаа анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар цэргийн дээд цол болох генерал цол хүртээлээ. Тодруулбал зэвсэгтөвчний жанжин штабын дарга хушууч генерал Ган Зоригт, эслэгч генерал цол, зэвсэгтөвчний тусгай хүчний цэргийн штабын дарга бригадийн генерал Ган Сэлэмд, хушууч генерал цол, зэвсэгтөвчний тэг 16 дугаар нэгтгэлийн захирагч хурандаа Лодой Дамбад бригадийн генерал цол тус олгосон юм. Улс их орныхоо хөгжил дэвшил, зэвсэгтөвчнийхээ үйл хэргийн төлөө өргөсөн тангарагтаа үнэхээр зүтгэж буй тэдний хөдөлмөрийг төр засаг ийхүү өндөрөөр үнэллээ. Сайн мэцэн их мэнд үзэгчтэй. За бид өмнөх дугаартаа Чингис хааны байгуулсан их Монгол улсын цэргийн бүтэц зохион байгуулалт зэрэг зэвсэг стратеги тактикийн тухай ярьсан бол өнөөдөр бид нэр Чингис хааны аян дан байлдан дагуултын тухай ярих болно. Ер нь аливаа улс орны байлдан дагуулт аян дайны их үндэс нь одоо цэрэг байдаг, цэрэг зэвсгийн одоо бэлтгэл байдаг. За тийм учраас бид өмнөх дугаартаа Чингис хаан хэрхэн одоо өөрийн цэргийг бий болгосон, за мөн түүний зэвсэг бүтэц зохион байгуулалт нь ямар байсан талаар ярьсан бол одоо өнөөдөр биднес энэ одоо бүтэц зохион байгуулалт цэрэг зэвсгийн одоо сайжруулсны үндсэн дээр за энэ цэргийн бүтэц оновчтой зохион байгуулалт цэргийн хөгжилтийн цэргийн байгуулалтын үндсээр хэрхэн одоо аяндаа хийсэн тухай одоо та бүхэнд өнөөдөр өгүүлэх болно. За Чингис хааны энэ өөрийнх нь засаглалын жилүүдэд одоо явуулсан хамгийн том аяндаа бол мэдээж энэ одоо 1919 оноос 1224-ний хооронд одоо Сартуул улсын эсрэг одоо нэгэн аяндаа байгаа. За ийм Хорезмын хаант улс бол тухайн үед маш хүчрхэг одоо улс байсан. За зөвхөн цэргийн ихэлд 1 сар гаруй зэрэгтэй. За мөн дээрэс нь маш олон одоо хот, бомб, за мөн маш том газар нутгийг эрхшээлд оруулсан ийм том одоо улс байсан. Гэтэл хажууд нь 800 мянга хүрэхгүй хүнтэй одоо Монгол улс, за мөн Чингис хааны удирдсан одоо 120 мянга орчим одоо цэргэл байсан. За энэ цэргээр бол Чингис хаан энэ аян дайныг эхлүүлсэн байгаа. За энэ аян дайны одоо учир шалтгаан бол мэдээж бас нөгөө цэвэр одоо аюулгүй байдлаа одоо хангах аян дайн байсан. Монголчуудын үед энэ баруун зүгт маш том одоо аюул байсан энэ Хорезмын хаант улс, за мөн баруун одоо хой зүгт нь бас нэг улс байсан бол тухайн үед хамгийн өчгөрд тооцогддог байсан Кипчакийн хаант улс байсан. За Кипчакийн хаант улс маань одоо Балхаш нураас, Ханганы нураас газар дундын тэнгис хүртэл ийм өргөн удам тал нутгийг эзэлж байсан байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс Хорезмын хаант улстай стратегийн төвчний харилцааг анх холбоотны харилцаа тогтоох гэж оролцсон боловч за Хорезмын хаант улс ирээдүйн өрсөлдөгч одоо монголчуудыгаа эртхэн дарж авъя гэсэн тийм бодлого үргэлжлсэн. За мөн дээрэс нь өөрсдөө гэсэн цэрэг зэвсгийн хувьд бол монголчуудаас маш их хүчтэй байсан. Тийм учраас
Чингис хааны одоо 100 мянган цэргийг өөрсдөө 1 сая гаруй цэргээр одоо дарна гэсэн тийм бодолтойгоор монголчуудтай бол одоо харьцагтай шал өөрөөр харьцсан байдیں۔ За энд бол одоо ижил тэгш одоо харьцан ашигтай зарчим биш, харин эзэн төрөмөл гэх тийм зарчмаар харьцаж за монгол цэргийн одоо удаа дараагийн Монголын төрийн алтан аргамжуулсан элч төлөөлөгчийг цааслан одоо хороож исэн юм гашуун түүхтэй. За тийм учраас одоо аюул байдал анх үүднээс одоо Чингис хаан маань баруун зүгийн том аян дайны хийсэн. За энэ бол аян дайнд нийтдээ Монголоос бол 120-оос 150 мянга орчим цэрэг одоо оролцсон болов уу гэж одоо ингээд судлаачид тооцоолдог. За энэ хорезмын эсрэг аян дайн бол тэр чигээр дэлхийн түүхийг өөрчилсөн аян дайн гэж одоо өрөндийн судлаачид бол Монголын судлаачид үздэг. Цэргийн бодлогоо бол тэнд одоо хэрэгжүүлсэн байгаа. За ялангуяа одоо монголчууд бол энэ очиход хорезмын хаант ус бол мэдээж хот суурьнд амьдардаг тийм суурин газрын ард иргэд байсан. За тэднүүстэй тал газар одоо монголчууд тулж байлдах юм бол мэдээж одоо их хүчээр нэгцэн хүчээр монгол цэрэгд ялагдах нь тодорхойсон. Тийм учраас монголчууд одоо хорезмын хаант усын дотоод улс төрийн дотоод нөхцөл байдал мөн гадаад хүчин зүйлсийн тооцож за энэ одоо байлдааны ажиллагаа явуулсан байгаа. Мөн цэрэгээ бас бүлгэлж хэд хэд хуваасан бол дайсандаа бас маш одоо олон хүч энэ эндээс ирж байгаа мэт сэтэл төрүүлж за дайсныхаа 1 сая гаруй цэрэг ингэж хүчийг хуваасан. За хорезмын хаант ус бол өөрсдийн цэрэгээ бол одоо хот суурьнд одоо маш олноор ингэж хувааж байрлуулсан байгаа. За энэ бол одоо мэдээж маш том алдаа болсон. За монголчуудыг бол хот суурин газрыг эзлэхдээ маш муу гэж одоо тооцож ирсэн боловч монголчууд энэ дүрштэй алтан ус за энэ хятад руу ирсэн аян дайны үед монголчууд нэлээд туршлагдсан байсан. За мөн дээрэс нь хятадаас маш олон тооны бас харвах шидэх төхөөрөмжүүдийг одоо монголчууд одоо авчирч за мөн хятад мэргэжлтнийг авчирч ингэж сургасан байгаа. За мөн одоо хорезмын хаант улсын маань өөр маш том зөрчилтэй байсан. Яагаад тэгэхээр дэлхий дээр монголчуудыг энэ шашныг одоо хүндэтгэж за ямар шашнд эерэг ханддаг гэдэг юм үндэстэн ард түмэн байдгүй. Гэтэл хорезмын хаант улс маань өөрийн одоо энэ шашныг одоо исламын шашныг одоо ард түмэнд дагаар орсон ард түмэнд тулгадаг. Тэгээд дээрэс нь исламын шашин маань өөр сүнит шиит гэж ингээд мөнхийн одоо хизээч эвлэрдүү хоёр хэсэгт хуваагдсан. За шиитүүдийг сүнит тулах гэж их оролцсон. За энэ нь эргээд Чингис хаан сүнитүүд шиитүүдийн тэмдгийг авахд маш том одоо тодорхой хувь нэмэр авсан. За энэ аян дайнууд онцлог үйл явдал бол энэ хорезмын хаант улс анх удаа монголчууд эсрэг одоо юм байлдааны сургуультай зааныг ашигласан байт юм. За монголчууд одоо зөвхөн үлгэр домог туйлс дундлаа заан гэж сонссон болохоос яг амьдаар нь харж байгаа уу хорезмын хаант улс бол одоо монголчууд эсрэг байлдааны одоо заан ашиглаж байсан. Гэвч одоо монгол цэргүүд бол энд бол сандарч мэгдээгүй. За зааныг бол одоо харин ч одоо өөрсдөх нь эсрэг зэвсэг болгож одоо ашигласан байдаг. За хорезмын султааны нэг том алдаа бол мэдээж монгол цэргүүдтэй маш алс хол газраас ингээд нөгөө хол замыг туулж за мөн Актморд туранхай үед нэг одоо дайрч дотлоогүй. За ингээд хот суурин цэргээ хувааж байрлуулсан маш том алдаа болсон. За монголчуудын нэг байлдааны нэг арга бол одоо амлалт өгдөг байсан. За энэ амлалт нь юу гэхээр хэрвээ хотын удирлаг ард иргэд бууж ирэх юм бол ард иргэдэд ямар нэг хэмжээгээр одоо аюул занал аллаг одоо аюул занал учруулахгүй. За тэгээд дээрэс нь шүтэх ис сүтэх эрх чөлөө нээлттэй гэж зарладаг гэсэн. За яг энэ амлалтанд орсон хотууд бол үнэхээр одоо тийм амлалтандаа хүрч ямар нэгэн байдлаар одоо тийм аллаг дээрэм одоо юм болоогүй. За энэ бол Чингис хааны одоо том жанжин за хаан хүний бас яг өөрөх нь амлалт гэж харуулсан. Харин эсэргүүцсэн одоо хот суурин бол одоо эзлэгдэж за ямар нэгэн хэмжээгээр одоо олон хүний амнаас ингэж хогорч исэн. Хүмүүс одоо судлаачд их үздэг л дээ. Энэ хорезмын хаант улсыг хийсэн Чингис хааны аян дан бол цэвэр дээрмийн аян дан аллах хүчрхийл гэж ярьдаг боловч Чингис хаан энэ цөөхөн монгол цэргүүд аль болох амь насыг одоо алдахгүй тулд аль болох дайтгаас зайлсхийж за ямар нэгэн байдлаар хамгийн ихний ээлжинд одоо удаа дараагийн тийм тулган шаардах бичгүүдийг хөргөж өгч ирсэн байна. За тэгээд хорезмын хаант улс эдгээр их том цэрэгтэй байсан чинь монгол цэрэг юм юу ч болж чадаагүй. Ингэж одоо 1224 гэхэд үндсэндээ ингэж одоо 21 он гэхэд үндсэндээ үгүй болсон байгаа. За харин хорезмын одоо хаант улсын султааны одоо хүү одоо Жилал ад-Дин бол одоо монголчууд эсрэг маш одоо хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн. За ялангуяа одоо Жилал ад-Дин түүхэндээ анх удаа монголчуудын бол одоо буц зогсон байдаг. За энэ юу болсон гэхээр Перван хотын орчим одоо Ших удаг жанжин захирсан 30 мянган цэрэг буц зогсон байдیں۔
За энэ бол монголчуудад маш том одоо ялгдаг байсан. Эдгээр одоо энэ ших үдэг одоо ялгах хүлээсэн Чингис хаан бол одоо буруутгаагүй. Одоо Чингис хаан юу гэж хэлсэн бэ гэхээр Баатар хүн одоо олон удаагийн дайнтлан ялж исэн. Нэг удаагийн ялгтал болгон дээр нь одоо зэмлэг буруу шах одоо үндэс байхгүй гэж үзэж исэн. За энэ бол цэргүүдэд хайрлах үедээ хайрлаж, зэмлэх үедээ бас зэмлж исэн тийм хүн байгаа. За тэгээд Чингис хаан өөрөө одоо Жалал-ад-Динтэй тулдахаар одоо Инд мөрөнд очисон байгаа. За тэнд бол үнэхээр ших удаг жанжны одоо захирсан одоо цэрэг яагаад ялагдсан бэ гэдгийг тэнд өөрөө дүгнэлт хийсэн. Нэгдүгээр газар орны байрлал одоо буруу сонгосон байна. Мөн ших удаг бас Динжин маань өөрөө яг тийм цэргийн хүн биш. Эрдэнэ номын хүн тулдаа бас ялгагдахны үндэс болжээ гэсэн тийм дүгнэлт хийсэн байна. Тийм учраас Чингис хаан өөрөө тэр Жалал-ад-Динтэй очиж байлдаг. За Жалал-ад-Динийг Инд мөрний дагуулж одоо хөөж за цаашлаад одоо энтхэг Афганистан хүртэл одоо аялсан байт юм. За энэ завсар бас Чингис хааны одоо заавраар миний түрүүний ярьсан тусгай хүчний одоо цэргийн командлагч нар болох одоо Зевс өвөдөө нар за Хорезмын султан шах одоо шахыг одоо Мухаммедийг хөөж за явсараад одоо Каспийн тэнгис хүрсэн байдیں۔ За энэ Каспийн тэнгис одоо хүрч одоо Хорезмын шах Мухаммед бол тэнд одоо таалт өгсөн байгаа. ертөнцийн одоо хамгийн баян за хамгийн том газруудыг эзэмшиж исэн Хорезмын султан одоо Каспийн тэнгисийн эзгүй арал дээр эцсийн мөчид өөрийн гүнэнт одоо Кипчак зэргүүд болон дагалдаж авсан одоо бараа олагчтайхаа хамт л одоо ингэж нойрсон. За тэгэхэд одоо тэр хамгийн баян тийм хүчрэг эзэн хаанд нас барахт нөмрөх одоо даавуу болтоогүй ийм гашуун түүхтэй нас барсан. За улмаар энэ Мухаммедийг одоо амь насын намарчтай монголчуудын гарт өгөөгүй Кипчак зэргүүдийг Зевс өвөдөө тэргүүтээ Монголын тусгай хүчний зэргүүд хөөж мөрдөж авсаргаад за Кавказыг давж за Гурж Армени зэргүүдийг бут зохиж одоо цаашаа Кавказын одоо хойд нуруугаар дамжиж за Орос руу орж за 1223 оны 5 сарын 31-нд за Калка хоол дээр Орос Кипчакийн одоо 80,000 зэргийг Зевс өвөдөө бут зогсон байдیں۔ За энэ бол монголчууд түүхэндээ анх удаа Оросуудтай энэ хийсэн одоо том аян дайм байгаа. За энэ тулдаанд бол одоо Оросууд одоо монголчуудын эсрэг одоо бохучээ одоо гаргасан гэж үздэг. За 80,000 хүн гэдэг бол маш их тоо. Гэтэл монголчууд 20,000 зэргийн хүч тусгай хүчний зэрэг 20,000 хүнтэй байсан. За тэгээд Орос Кипчакийн одоо маш олон одоо ноёд тэнд одоо амь насаа алдсан. За ингээд монголчууд Зевс өвөдөө хоёр одоо эргэж одоо Чингис хаантай буцаж Каспийн тэнгисийн хойгоор явж одоо эргэж их нутагтаа ирсэн байгаа. За энэ бас тусгай хүчний зэргүүдийн бас нэг онцлог нь Монгол зэргүүд анх удаа энд одоо бие дааж одоо шийдвэр гаргасан байгаа. За энэ бол одоо Монгол зэргийн одоо бие дааж шийдвэр гаргах төвшөнд ямар өндөр байсан бэ гэдгийг харуулсан судалгаа байгаа. За өнөөдрийн байдлаар одоо энэ Америк болон одоо өргөндийн зэргийн одоо сургуулиудад бие дааж одоо шийдвэр гаргах талаар сургалж авч байгаа. За тэрэндээ бол одоо энэ Зевс өвөдөө баатруудын бие дааж гаргасан шийдвэрийг бас ингэ судалдаг. За тэгээд ингээд 1200 одоо 24 он гэхэд үндсэндээ монголчуудын аян даан дуусч за Чингис хаан маань одоо эртний хамгийн одоо заанал тайсан болох Тангууд улсын эсрэг одоо аян даан хийсэн байгаа. Тэгээд 1227 онд одоо Тангууд улсын эсрэг аян даан хийж яваад Чингис хаан маань одоо таалт өгсөн байгаа. За тэгээд Чингис хаан маань одоо тэнгэр талихаас өмнө одоо Тангууд улс мөхөө шүү гэдгийг одоо над өглөө болгон сануулж мөн үр хойчд минь сануулаарай гэж одоо ингээд сургаал альцсан байдаг. Чингис хааны одоо байгуулсан эзэнт гүрнийг ингээд тооцох юм бол одоо Британий эзэнт гүрнээс ч гэсэн хэд дахин том ийм том одоо эзэнт гүрнийг бидэнд одоо Чингис хаан маань одоо үлдээж гисэн байгаа. Тэгээ ялангуяа энэ одоо Чингис хааны одоо улс төр дипломатад хийсэн одоо үүрэг орол маш их. Гэхдээ энэ цэргийн одоо талаар хийж гүйсэн үүрэг орол маш их юм аа. За ингээд өнөөдөр би та бүхэндээ одоо энэ Монголын эзэнт гүрнийг байгуулсан агуу их эзэн богино Чингис хааны цэрэг дайн аян дайны урлагийн тухай за цэргийн бүтэц зохион байгуулалтаа цэргийн байгуулалтын тухай ярьлаа. Одоо бид харин дараагийн дугаартаа Чингис хааны одоо хөв өвөдөө хааны одоо байлдан дагуулалт мөн цэргийн байгуулалт мөн одоо Монголын эзэнт гүрний одоо өрн зүгт болон одоо Азид хийсэн аян дайны тухай өгүүлэх болно. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Эх орны 7 нэвтрүүлэгтээ хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн шинэ дугаараар иргэн уулзлаа. Баяртай.